Тёрпны гэр бүлийнхэн Дэвид ба Луиза Тёрпн тэдний 13 хүүхдээс бүрдэх өнөрөгдгөн гэр бүл юм. Тэдний түүхийг сонссон хинч толгоос ихсрэн уулга алддаг бөгөөд төсөөлгөж бэрх зүйлсийн талаар ярих болно. Эдгээр 13 хүүхдийн 10 охин, 3 хүү бөгөөд тэд 2-оос 29 хүртэлх настай юм. Гэхдээ үүнээс илүү тэдний гэрт юу болдог байсан талаар болон тэдний гэрт цагдаагийнхан анх ороод юу олж мэдсэн зэрэг баримтууд та бүгдийг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. Америк нэгдсэн Калифорни мужийн Пэрис хотод Тёрпны өнөр өтгөн гэр бүл оршин суудаг байсан бөгөөд гэрийн эзэн Дэвид Тёрпн болон түүний эхнэр Луиза Тёрпн нар өөрсдийн 13 хүүхдийн хамт хувийн том байшинд амьдардаг байж. Дэвид болон Луиза багасаа найзлан насанд хүрэхтэй гэрэлцгээсэн бөгөөд тэд аль аль нь шашны гүнзгий итгэгч гэр бүлээс гаралтай байж. Тэднийг сургуульд байхаас нь таньдаг хүмүүс хожим сэтгүүчдэд хэлэхдээ тэд сургуульд байхаасаа даруй төлөв хүүхдүүд байсан. Дэвид мөн шатрын болон Библийн дугууланд явдгаас гадна сурлах сайтай нэгэн байсан гэсэн юм. Түүний эхнэр Луиза мөн адил даруй төлөв бөгөөд түүний эцэг шашны номлогч байж. Залуу хосуу турмилсныхаа дараа шашныг Quiverful үзлийн дагагчд болсон бөгөөд хүүхэд бол бурхны бэлэг тул хосуудыг ямар нэгэн аргаар жирэмстээс хамгаалахыг хориглодог байна. Тийм ч учраас энэ урсгалын дагагчид олон хүүхэдтэй байх нь илбэг байдаг байна. Дэвид Тёрпн зэвсэг түвшний техник үйлдвэрлэдэг компанид ахлах инженер хийдэг байсан нь түүнийг Америкийн эх улсын дундад цалингаас дээгүүр орлоготой нэгэн болгож байсан юм. Тэд 1986-аас 2010 оны хооронд Техас мужид том эдлэн газарт фермтэй байж. Тийм бүс нутгуудад ихэвчлэн айл хоорондын заа ихтэй тул хөршүүд нэгнийхээ амьдралын талаар бараг мэддэггүй байна. Гэсэн хэдий ч Тёрпны гэр бүлийнхэн хөршүүдтэйгээ танилцсан бөгөөд хөрш айлын хүүхдүүд ч Тёрпны хүүхдүүдтэй хаяа тоглодог байж. Хөрш эмэгтэй хожим нэвтрүүлэгт оролцохдоо хэлснээр Тёрпны хүүхдүүд баг зэрэг сонин харагддаг байсан бөгөөд түүний хүүхдүүдээс өөр хүүхдүүд тэдэнтэй огт тоглодгүйг анзаарсан байна. Тэрээр нэг өдөр гадаа тоглож буй хүүхдэд дуудахаар очиход тэнд Тёрпны нэг охин байсан юм. Хөрш эмэгтэй Тёрпны охины гар нь бугуу хүртлээр цав цагаан. Түүнээс дээшээ маш халтар байгааг анзааран түүнээс энэ талаар асуухад ягд гэвэл гарыг зөвхөн бугуу хүртлээр угаах ёстой. Хэрвээ чи дээшээ илүү угаадаг бол усыг хоосон зарцуулж байна гэсэн үг гэж хариулсан бөгөөд түүний нүүрэнд огт тоглож хэлсэн мэт дүр илрээгүйд эмэгтэй гайхаад өнгөрсөн байна. Тёрпны өөр нэгэн хөрш тэдний эдлэн газрын ойролцоо явж байгаад Тёрпны бас нэг охинтой таарсан бөгөөд өнөөх нь түүнээс хэрхэн машин авч болох, хэрхэн ажилд орж болох вэ? Байр яаж түрээсэлдэг вэ гэх зэрэг асуултууд асуусанд өнөөх хөрш баг зэрэг гайхан тэр охины нэрийг асуусан ч хэлээгүй байна. Мөн тэрээр охины насыг асуусанд огт хариулж чадахгүй байсан бөгөөд түүнээс улсын ерөнхийлөгчийн нэрийг асуухад охин бас л мэдэхгүй байж. Гэвч хөрш эмэгтэй охиныг магадгүй хөгжлийн бэрхшээлтэй юм уу ямар нэгэн сааталтай байж магадгүй гэж бодоод өнгөрсөн тухайга дараа сэтгүүчдэд мэдэгджээ. 2010 онд Тёрпны гэр бүлийнхэн гэнэт Калифорни мужийн Пэрис хот руу нүүсэн бөгөөд тэнд байшингууд ихэвчлэн хоорондоо маш ойрхон байрладаг байна. Шинэ хөршүүдийнхээ хувьд тэрээр жирийн нэгэн олон хүүхэдтэй гэр бүл мэт байж. Тэдний хүүхдүүд сургуульд огт сурдаггүйг хөршүүд нь анзаарсан бөгөөд энэ талаар нэг өдөр Луизатай тааран асуусан байна. Тэгэхэд Луиза би өөрөө багш хүн. Манай хаяг дээр хувийн сургууль бүртгэлтэй байдаг. Бид өөрсдийн хүүхдүүдээ зөвхөн энэ сургуультай хамруулдаг. Манай нөхрийн сургуулийн захирал гэж хэлсэн байна. Мөн тэрээр Луиза Терезиг их дүүтэй бөгөөд тэрээр тэд хаяа Skype ашиглан ярьдаг байж. Нэг өдөр Тереза яриан дундаа тэдний хүүхдүүд арай жижигвтэр туранхай харагдаж байгааг хэлсэн бөгөөд энэ үгс түүний ихчд таалагдаагүй юм. Түүнээс хойш дараагийн ярилтууд дээр хүүхдүүд нь том нэвсгэр хувцастай харагдах болсон гэжээ. Мөн түүнээс удалгүй Skype ашиглахаа болж утсаар л ярьдаг болсон байна. 2018 оны 1-р сарын 14-ний өдөр цагдаагийн 911 утсанд
дуудлага ирсэн юм. Утсаар залгасан хүн Терпний охтуудын нэг байлаа. Утасны бичлэгийг орчуулгын хамт хүргэе. 911, state your emergency. No, yes, I'm still here. What's your name? Gordon Turpin. I've never been out. I don't go out much, so I don't know anything about the streets or anything. Okay, I live in a family of 15 people. There's 13 kids. And then a mother and father. Do you think anybody in the house will need to go to the hospital? I'm not sure. Sometimes we live in Zilch, and sometimes I wake up and I can't breathe because how dirty the house is. When was the last time you had a bath? I don't know, almost a year ago. But sometimes I feel so dirty. I wash my face and I wash my hair. Does anybody at the house take any kind of medication? Oh, I don't know what medication is. Are you but homeschooled? No, we don't do school. Our mother tells people we're homeschool. Our mother tells people we're private school. And she has a fake private school set up. But we don't really do school. I haven't finished first grade and I'm 17. I don't know much about my mother. She doesn't like us. She doesn't spend time with us ever. Hi. Is that the deputy? Yes. Go talk to him, okay? Jordan Turpin-ийн дуудлагаас 20 минутын дараа тэдний цагдаагийн алба хаагчид ирсэн бөгөөд тэднийг ороход дараах дүр зураг өгтөж байлаа. Байшин бүхэлдээ маш бохор, тэсвэрлэхийн аргагүй үнэртэй байсан юм. Цагдаа нар яг хогийн цэгт ирсэн мэд сэтгэл төрсөн гэж хожим хэлсэн байна. Үүнээс гадна тэдний нэг өрөөнд давхар орнууд дээр хүүхдүүд хөл гараасаа гинжээр хүлээтэй хэвтэж байж. Цагдаагийнхан эхлээд тэдгээр хүүхдүүдийн насыг тодорхойлоход хүндрэлтэй байсан бөгөөд тэд маш их өлсөж цанган туйлдсан байдалтай байсан байна. Тэнд мөн Луиза Терпин байсан бөгөөд цагдаа нар түүнийг болон хүүхдүүдийг байшингаас авч явжээ. Хүүхдүүд бүгд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэднийг дүүзлэгт хамруулж шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн байна. Цагдаа нар болон эмнэлгийн ажилтныг гайхшруулсан зүйл гэвэл тэдгээр хүүхдүүд наад захын зүйлс мэдэхгүй байсан ба эм гэж юу болох, цагдаа гэж хэн болохыг ч мэдэхгүй байж. Эмч цэвэрлэгчид эхлээд тэднийг бүгд насанд хүрээгүй хүүхдүүд гэж бодсон байна. Гэвч 13 хүүхдийн 7 насанд хүрсэн хүмүүс байсан юм. Тэд маш торонхой өсөлтөнд зогссон байлаа. Тэдний хүүхдүүдийн хамгийн том болох 29 настай охин гэхэд ердөө 37 кг байж. Түүний дүүнер болох 9 охид мөн адил 40-оос бага килограмм жинтэй байсан юм. Эмч нарын үзнээр тэд магадгүй хизэж хүүхэдтэй чадахгүй байх гэсэн юм. Тэдний хамгийн бага хүүхэд болох 2 настай охины өсөлт хөгжил хэвэн байлаа. Тэдний хүүхдүүдийн хэлснээр тэд хизэж өглөөний цай ууж байгаагүй ба самрын тос болон чанмал хям, чипс өдөр оройн цагаар л иддэг байсан тухай хэлжээ. Мөн тэд маш их өлсдөг байсан бөгөөд энэ тухайга эцэг эхтэй хэлбэл тэднийг шийтгэн торнт хийдэг байсан гэж ярьсан юм. Хүүхдүүдийн хэлснээр тэд зөвхөн шөнө сэрүүн байдаг байж Калифорнид ирснээс хойш хаашаач гарах хориотой болж өдрийн цагаар унтдаг болсон байна. Энэ бүгдийн дараа Дэвид болон Луизаг баривчилж хожим шүүх хурал эхэлсэн юм. Шүүх хурлын үед тэдний хэргийг нарийн деталууд ил болсноор улс орондоо яр цочролд орсон байна. Тэрээр хүүхдүүдийнхээ хөдөлгөөнийг хордог байсан ба гэрийн тодорхой хэсэгт л явж болдог байв. Түүгээр зогсохгүй усанд орох хориотой жилд нэг удаа л орно. Мөн тэднийг нойлын өрөө ашиглахыг хоригддаг байсан бөгөөд тэдний шалан дээр ялгадас байсан нь үүнийг нотолж байна. Өмнө дурдсанчлан гараа бугуунаас дээш угаах хориотой усаар тоглосонд тооцогдно. Ямарваа нэг тоглоомоор тоглох мөн хориотой. Эмчид тэднийг огт үзүүлдэггүй байсан байна. Тэд зүйл 4 жилийн өмнө эмчид үзүүлсэн гэж. Мөн хүүхдүүдийг амьдралд нь нэг ч удаа шүдний эмчид үзүүлээгүй бөгөөд тэдний шүд нэлээд асуудалтай байж. Найз нөхөдтэй болох, телевиз үзэх мөн л хориотой. Тэднийг зодох, боох зэрэг зүйлс хэвийн үзэгдэл байсан бөгөөд орон дээр нь хүлж шийтгдэг байсан. Тэр шийтгэл нь хэдэн 7 хоногч үргэлжилдэг байсан талаар ярьжээ. Шүүх ажиллагааны үеэр Дэвид болон Луиза өөрсдийн бурууг хүлээхгүй байсан бөгөөд юунд буруутаад байгааг ч ойлгохгүй байлаа. Гэвч хожим нь тэд буруугаа хүлээсэн юм. Луизагийн өмгөөлөгчид түүнийг сэтгцэн эмгэгтэй гэж нотлохыг хичээж байсан ба
Хэрэв тэр нь амжилттай болсон бол ямар нэгэн шийтгэл хүлээхгүй эмчилгээнд хамрагдаад өнгөрөх байсан юм. Гэвч 4-р сарын 12-ны өдөр шүүх тэр хоёрыг маш олон зүйл ангид буруутад тооцож бүх насаар нь хорих ял оноон 25 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хүсэлт өгөх эрхтэйгээр яллсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж буугаар тэд 25 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хүсэлт өгсөн ч шүүх тэрийг авч хэлцгүй байх магадлал маш өндөр гэсэн юм. Тэд хүмүүсийн амьдралыг үгүй хийсэн учраас тэднийг 1-р зэргийн аллах үйлцэнтэй ижил тооцож яллах нь шудраг ёсонд нийцнэ гэж үзэж байна гэж прокурор Майк Хёстерн хэлсэн байна. Мөн тэрээр тэднийг 25 жилийн дараа ч хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байгаа бөгөөд энэ хэрэг түүний ажиллаж байсан хамгийн харгас хүнлэг бус хэрэгүүдийн нэг гэсэн юм. Энэ үеэр Луиза Тёрпен уучлал гуйн уйлж байсан бөгөөд би өөрийн үйлдэлсэн бүх зүйлдээ хүүхдүүдээсээ уучлал гуймаар байна. Би тэдэнд маш их хайртай. Би тэдэнд зөвхөн хамгийн сайхан бүхнийг хүсэж байна гэсэн юм. Мөн тэр нэмж эргээд хүүхдүүдтэйгээ уулзаад тэднийг тэрвэн харамсаж бууга хэлэх өдрөө тэсэн ядан хүлээж байна гэжээ. Шүүгч Тёрпнуудыг хувиа хичээсэн харгас хүнлэг бус гэж хэлсэн бөгөөд миний бодлоор та хоёр шүүх ажиллагааны эхэнд бурууга хүлээж хүүхдүүдийг энэ бүх зовлон доромжллынхоо талаар ахин шүүхийн өмнө ярьж тэр бүгдийг ахин мэдрэх шаардлага үүсгээгүй учраас та хоёрыг ялын дээд хэмжээнээс аварсан байх гэсэн байна. Энэхүү 4-р сарын 26-ны өдөр Дэвидийг 5-р сарын 1-ний өдөр Луизаг 20 анги өдрөн шилжүүлсэн байна. Шүүх хурлын дараа тэдний том охин ярилцлага өгсөн бөгөөд миний эцэг их амьдралыг минь булан авсан. Харин одоо би өөрийн амьдралаа эргүүлэн авч байна. Өнөөдрийг хүртэл миний амьдрал аимшигтай байсан. Өнөөдрийн би болохын тулд би маш их тэмцсэн. Би бол тэмцэгч. Би хүчтэй гэсэн байна. Тэдний том хүү бас ярилцлага өгсөн бөгөөд одоо хэвэн амьдрах гэж хичээж байгаа гэд би хүүхэд насндаа туулсан зүйлсээ үгээр илэрхийлж чадахгүй байгаа. Надад одоо ч хаяа тэр үеийн амьдрал хар дарж зүүдлэгддэг. Гэхдээ одоо энэ бүгд ард тоцорсон гэд мөн хэдийгээр аимшигтай зүйлс бидэнтэй хийж байсан ч эцэг ихээ уучлсан гэжээ. Энэ хэрэг түүхтүүдийг хамгаалan оролцсон өмгөөлөгч тэд анх удаа өөрийн хүсэлтээр амьдарч шийдвэр гаргаж байна. Тэдэнд өөрсдийн амьдралаа харьцуулж мэдэх зүйлч байгаагүй учраас тэд энэ аимшигтай байдлаа хэвэн гэж ойлгож ирсэн. Миний бодлоор одоо тэдний хэвэн гэх ойлголт өөр болсон ч тэд шинэ амьдралдаа дасах гэж амаргүй давааг давах байх гэж бодож байна гэж ярьжээ. Одоо энэ явдлын гол шалтгааны талаар таамгуудыг ярилцъя. Эхний таамаг. Луизагийн дүү Терезагийн хэлснээр тэднийг баг багт нь өвөө нь хүчирхийлдэг байсан. Энэ явдлыг ээж нь мэддэгч мөнгө аваад дуугүй байдаг байсан талаар нулимс туслуулан ярьсан юм. Багада авсан сэтгэл зүйн шархнаас болж Луизагийн сэтгцэд өөрчлөлт орж тэр нь нас ахын хэрээр түнд ингэж нөлөөлсөн байх гэж Тереза таамаглаж байгаа юм. Тэдний хэргийн өмгөөлөгчийн дэвшүүлсэн таамгаар бол тэдний хэргийн бас нэгэн шалтгааны нэг бол тэд магадгүй гаж сектийн гишүүд болсон байх гэж. Энэ таамгийг мөн Луизагийн дүү Тереза дэмжсэн бөгөөд тэд сүмээсээ явж өөр тэдэнд тохирох шашин шүтлэг олох талаар ярьж байсан тухай нотолсон юм. Энэ талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл харамсалтай нь олдоогүй байна. Луизагийн өөр нэг дүү Элизабет Флорес эгчийнхээ энэ хэргийн талаар ном гаргасан байна. Тэр номонд мөн эгчийнхээ ямар нэгэн хар шидийн талын зүйлтэй холбогдсон талаар өгүүлсэн байна. Мөн Луиза мөрөдөд тоглоом болон архин донтоос гадна могоо ихээр сонирхож эхэлсэн талаар бичсэн бөгөөд хачирхалтай тэрээр Луизагийн хүүхдүүдтэй хандах хандлага огц зэжигтэй санагдаж байгаагүй бөгөөд түүнийг сайн биш юма гэхэд ийм ээж байсан гэж хинч гадарлаагүй гэж бичжээ. Элизабет номонд Дэвидийн талаар дурдсан бөгөөд түүнтэй хамт байхад нэг л тав тухгүй мэдрэмж төрдөг байсан гэж. Одоо Тёрпны хүүхдүүд ихэнх нь хамт амьдарч байгаа бөгөөд тэд сурч боловсрч зарим нэг нь мэрэгжлээ сонгож байгаа юм. Тэдний нийгэмд дасан зохицож сайн хүмүүс болж чадна гэж тэдний түүхийг сонссон мянган хүн итгэж байна. Үүгээр энэ бичлэгээ дуусгая.
Та бүхэн өөрсдийн сэтгэлээ доор үлдээгээрэй. Удахгүй уулзцгаая.